Сайн уу, Canon TV байна. За та нартай өнөөдөр Bone Chill-ийн чүмэг царсмаар аимшигын тийм домгийн амьтны талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За бүгдээрээ эхлээс өмнө subscribe дараад дэмжвэл Canon нь улам гоё түүхүүд ярьж өгөхөөр хичээх болно шүү. За бүгдээрээ энэ удаагийн түүхтээ шууд орцгоё. Таны хизээ нэгэн цагт орой шөнийн цагаар ганцаараа явж байхад хин нэгэн нэрээр чинь дуудаж байсан уу? Тэгвэл өнөөдрийн түүх Солонгосын Гамва мужид болсон аимшигтай нэгэн түүх юм. Энэ түүх нь Минжүү нэртэй 20-од насны нэгэн залуу тохиолдсон бодит явдал юм. Минжүүний эмээ өвөө нь Чонсон аймагт амьдардаг байж л дээ. Чонсон аймаг нь хотоос маш хол, ер нь хөдөө тосгон гэж хэлж болно. Түүнийг эмээ өвөө дээрээ зочлох болгонд аав ээж нь наар жаргасан л бол уул руу яасан ч ганцаараа явж болохгүй шүү гэж түүнд байнга цагтдаг байсан байна. 2010 оны 100 Минжүү машинтайгаа эмээ өвөө дээрээ очихоор сөүлээс ганцаараа хөтөлсөн байна. Бүх гэр бүл нь цугларч нагц ихчийнх нь тахилын өдрийг одоо хийхээр бөөнөрөө цуглаж байсан юм байна. Түүнийг очиход эмээ нь халуун дулаанаар хутан авч тосгоны хүмүүс ч түүнтэй мэндэлж тосгоны ахмадууд түүнийг төв рүү явж хідэн одоо багаж бас хэрэгцээтэй зүйлд яваад ирээжээ гэж гуйсан юм байна. Минжүүнч төв орж ахмадуудын цагсан тариалангийн багаж хэрэгслүүдийг аваад кофе шоп орж нилээн нар хивэх үеэр тосгон руу хөдөлж л дээ. Тосгон явах зам нь маш нарийнхан. Олон салаа зам ихтэй одоо ойртох тусам гэрэл нь улам багасч зарим хүмүүс бүр төөрдөг байсан юм байна. Тэрээр машинтайгаа явсаар тосгон руу яг ордог хулсан ойд тулж ирэв. Энэхүү хулсан ойн эргэн тойронд ямар ч гэрэлтүүлэг замын гэрэлж байхгүй. Харин Минжүүний машины гэрлэл ёлтой хаж. Минжүүнч дотроо жаахан чихүүрхэж байсан ч гэсэндэ маш болгоомжтой урдах замаа харан явж байтал түүний машины урдуур нэг цагаан юм зурс гээд өнгөрсөн байна. Тун удалгүй Минжүүнаа гэх эмэгтэй хүний хоолой түүний нэрээр дуудаж байв. Тэрээр сайн сонсоход нас барсан нагц ихчийнх нь хоолой шиг сонсогдож. Минжүүнч бүр гайхан машинаасаа гарын эргэн тойрноо ажиглахад юу ч байсангүй. Уг нь битүүн модон дунд зогсож байсан ч шувуу байтугай одоо царцааны ч чимээ огт сонсогдоогүй байна. Гэтэл түүний өмнө бүдгхэн цагаан гэрэл тодорч эхэлсэн байна. Тодорсоор яг урд нь нэгэн уртхаар үстэй цагаан дашинцтай эмэгтэй дүрс гарч ирсэн байгаа юм. Минжүүн сайтар ажиглахад нас бараад удаагүй байгаа нагц их чинь яг дүрээрээ өмнө нь зогсож байв. Өөрийн мэдлгүй эмэгтэй байгаа зүг рүү ямар ч мэдрэлгүй юм шиг алхаж эхэлсэн байна. Эмэгтэйч Минжүүнаа наашир хэмээн аяархан шивнсээр улмал ойн гүн рүү түүнийг дагуулan одож байв. Минжүүний хоолойн чичирхийлж тэнд хэн байна гэсэн ч бүсгүй юу ч тухарсангүй. Гинт эмэгтэй зогсон маш хахир хоолоогоор жаахан нааша гэж хэлсэн байна. Гинт Минжүүний халаас нь байсан гар утасных нь гэрэл нь ас чунтран яг л утсан дэлбэрэх гэж байгаа юм шиг чичирч хэлсэн байна. Ингээд Минжүү гинт ухаан орж би юу н хаан байна? Би юу хийгээд байна гэж дотроо бодон тухайн эмэгтэй рүү харахад нөгөө эмэгтэй чинь бүр хүн биш үнсэн цагаан биетэй үслэг том амьтан болж хуурсан байж. Тэр амьтанд нүд гэж байхгүй. Харин нүднийх нь оронд хоёр улаан гэрэл асаж хамаргүй ам нь маш том чих хүртлээ ангаасан инээхтэн шүднүүд яралцсан байгааг харсан байна. Тэр амьтан яг л хараатан шиг араа шүдээ яралцуулан Минжүүнаа ямар удаан явдаг юм бэ гэж түнлэлж. Минжүүн ухаан санаа нь балартан хар хурдаараа гүгээд л байж. Харанхуй ойд түүний амьсгалах чимээнээс өөр ямар ч чимээгүй аниргүй байж. Минжүү харанхуй ойд хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй бүхэл чадлаараа бүдчин явж байлаа. Тэрээр мөчөрт тэгэлдэн 2-3 өнхрөн хар цан дээр гарч ирсэн байна. Түүний хойноос ямар нэгэн том биетэй амьтан дан гүүж мөчрнүүд нь санжигнан байгаа чимээ гарсаар байлаа. Минжүү яг машин дээрээ очин нэг бүнзгийн амьсгаа аван машиныхаа түлхүүрийг онгойлгох гэж байхад машиных нь хажуугийн толь нь том сэгсгэр цав цагаан үстэй уулаан нүдтэй амьтан түүний ширтэн зогсож байлаа. Минжүүнч машиндаа суун хумгүй тэр газараас холтоод удаагүй байхад зам дээр нэгэн имээ зогсож
тэрээр зогсоод сайдар ажиглан хартал Минжууны эмээ байх нь тэр. Минжуунаа эмээг аваад яваач дээ гэж аяархан шивнэх нь түүний чихэнд сонсогдсон байна. Эмээгийнхэн гарыг харахад эмээгийнх нь гар нь яг л буруу тишээ эргэсэн юм шиг алган наашаага харсан байдалтай байж. Минжуунч энэ яасан ч миний эмээ биш гэдгийг ойлгож тэрээр арагшаа харалгүйгээр машинаараа зөвхөн урдах замаа харан хідэн цагч явснаа мэдэхгүй явж тосгоны бүдэг гэрэл урд нь торон гарч ирэхэд л сайн нэг ухаан орсон байна. Тосгоны гэрэл ойртоход Минжууны ухаан санаа нь орж гарan машина тавиад хэд алхаад л ухаалцсан байна. Тосгоны хүмүүс түүнийг хурдан олсон ч гэсэндээ Минжуун 3 өдөр ухаан санаанд имээрэн маш өндөр халуурч орноосоо өндийгээгүй байна. Минжуун юу ч ярьж чадахгүй байсан байгаа юм. Түүний 3 хоногийн дараа ухаан ороход нагад зах нь дэрэгдэн суугаад түүнд нэгэн түүх ярьж өгсөн байна. Минжуунтай учирсан амьтан нь Солонгосын үлгэр домгийн нэгэн чөтгөр юм байна л да. Жансан бом гэж нутгийнх нь нэрлэдэг юм байна. Солонгосын Бусан хотын Жансан уулаас эхлэлтэй учраас Жансан бом нэр нь үүнээс үсэлтэй гэж үздэг юм байна л да. Энэ чөтгөр нь хүүхдийн ойлгох чимээ, эмэгтэй хүний тусламж хүссэн дуу гаргаж хүмүүсийг хуурд юм байна. Ууланд яваа аялагчид, амчид түүний дуу хоолойг сонсох юм бол ойн бүн рүү төөрч алга болдог гэсэн хууч яриач их байд юм байна. Хүний хамгийн хайртай ойр дотны хүмүүсийн хоолоогоор үдэш орой ганцаараа явж байгаа хүмүүсийг ангавчилдаг юм байна л да. Өмнөд Солонгосын ардын домогт гардаг ихэвчлэн цагаан үстэй, бар шиг эсвэл цагаан үнэг шиг дүрслэгддэг юм байна. Биеийн урт нь 1 м хэртэй тэгээ өндөр нь болохоор 2 м өндөр байдаг. Маш хурдан хөдөлгөөнтэй. Өндөр уул, ой модонд амьдардаг ийм домгийн амьтан байт юм байна. Зарим хөгшчүүл Жансан бом хүмүүсийг иддэг гэж ярьдаг бол зарим нь нөгөө ертөнц рүү сүнсийг нь аваад явдаг гэж ярьд юм байна л да. Энэ түүхийг сонссон Минжуун ахиж хизээж уул руу орой ганцаараа явах болсон баг юм. Мөн түүний зүудэнд хаяа Жансан бом орж ирдэг болсон байна. За өнөөдрийн дугаар маань энэ хүрээд юу н дуусч байна. За яг энэ амьтны талаар Солонгосын нэг Мимик гэдэг кино байдаг. За бүгдээр энд зургийг нь бол харж болно. Энэ кино бол бүр маш сонирхолтой кино билээ. Тэгээд яг энэ түүхийн талаар үнэхээр дэлгэрэнгүй гардаг. Хэрвээ та бүхэн энэ амьтны талаар кино үзмээр байвал энэ Солонгосын Мимик гэх киног одоо сонирхоод үзээрэй. Үнэхээр сайн кино болсон. Би бол 2 удаа үзчихсэн. За тэгээд илүү олон сонирхолтой түүх сонсомоор байх юм бол subscribe дараад манад сувгийг дэмжээрэй. Bye.